За. Нүндэрээсээ хүрэлт аваад. Хүрэлт аваад дээр ирлээ. Би бол эндээс цэцэг өндөө бол өмнө алхаж үзчихсэн. 100. Доогоор одоо энэ Sky Resort-ийн ордо тийм жим байгаа. Тэрэнгүү дээш нь би цэцэг өндөө бол алхаж ирсэн. Эндээс бол яг алхаж үзээгүй юм байна. Тэгээ одоо алхаж үзье. Гайвахаа. Заавч. Нэрээ нэг юм хэлэх. Би одоо энэ цүнхэндээ нэг жоохон хоолны юм бэлтгэсэн байна. Тэгээд дээшээ очиад цэцэг өндөөгээ гарсан ч гараагүйч аль хүртэл явах юм уу жоохон явж байгаа. Ядархаар бол замынхаа талаас уцнаа. Тэгээ нэг сайхан хад чулуун дээр гал асааж хаад хоолны бэлтгэсэн болохоор бэлгийн юм болохоор жоохон халаагаад тэгээ сайхан халуу цай буцалгаж угаад тэгээд явна. За. Өнөөдөр нөгөө ажлын өдөр болохоор хүмүүс бол нэг алахгүй байх гэж бодож байна уу. Хүн ихтэй байх. Жох ядаргаатай юм. Зөртэй. Маашаас зүрх гэж төвтэй. Би одоо энэ гадныхны хийгээд байгаа энэ хайкингийн юм бичлэг хийгээд байгаа юм нэг төрөлх юм уу юу гэх юм юмыг намраас 10 сар 11 сараас хойш хийж үзэж байна. Тэгээд одоо болохоор 5 дугаар YouTube дээр хийсэн байгаа. Нахаштай. Санаа бүрээ хайгор хөлөнд. Энэ хар хэрэм нэлээ утгагүй. Энэ зөвхөн хэрэмнийхээ хоолыг тэгэл самарчтан зохиол байгаа да. Энэ юу вэ шүү? Асуулт нэлээ хайлсан байна. Ийм мөс шиг юм болчихж байгаа. Энэ таягтай утлантай хатаастай явахгүй бол одоо жинк юу халтар дээр л байна да. Жинк мөс болсон байна. Энэ ганцаараа бичлэг хийж явах. Ерөөсөө нэг явснаас нэг дахин илүү явдаг баг. Ягаад гэвэл камера байршилчаад, рекэд арчаад, буугаад эргэж гарч ирнэ. Рекэд арчаа буцаад эргэж очино. Ингэж дандаа нэг үйлдэлийг хоёр хийж явдаг. Тэгэхээр ямар ч газар л явсан юм. Тэгээ алцснаас ч илүү явдаг баг гэж би бодоод байгаа шүү. Би энэ хэсэг буруу юм гэж гэрээс харахтай. Би чинь загас жарахаа л гэж явдаг байсан болохоос ууланд бол ингэж ягтэр алхаж байгаагүй шүү дээ. Сүүлийн үед л ууланд алхах дуртай болчиход байгаа. Энэ өмд нь дотроо хоол юм
юутай юм бэ? Тийм өвлийн юмэр тийм одоо юу гэх юм бэ? Дотортой. Тэгсэн чинь дотор нөөс дотор өмсдөж чинь амар халаас шатаж өглөө. Энийг хайлаад цуглдээ хийсэн дэр юм. Шатаж өглөө. Хамт бол явуулахгүй. Хүртэл маань уул нэг зорилтын юм хүртэл. Юу хэлээ гэж. Уул хүртэл юмс. Энэ дотор гэж үнэхээр юм дотор. Энэ би зам хотолттой л явчих шүү дээ. За дотор өмнөд тайлахгүй л болдгоо. Өмнөд тайлцлахгүй. Хөөе явчих. Ай. Дөрөв сарын 1-ний шүтнэг. Үчиг юм. Цаан дотор өмстэй. Гараад алхахтаа дэмий. Арай хатаа. Энэ нь өөрөө тусдаа болох. Яа. Одоо сумын жоо халуун байна. Юу хавцаа тохируулж гарахгүй бол дуулан талхын гэдэг чинь бас бас хотголдох юм шүү дээ. Малгай гэлч. Юу вэ? Зүгтээ яваа юм. Зэн. За одоо арай гоё юусан. Улгаан дөөлгцэн. Энд нэр юм сүхтэй. Сүх хэрэг болдог хөөе. Хай бах зэрэг. За тэгвээ. За. Доороос гайгүй юм байна хараад байлаа. Одоо цэцэг үний оргил яг миний наард харагдчихэв. Би дээгүүр явж үзэх болохоор одоо ийшээ жим байвал явъя. Жимгүй бол болий. Би ч бол уулын талхаад удаагүй. Тэгтээ энэ ганцаарчилсан яг юм уулын талхалтыг бол аюул сонирхоод байгаа.
ганцаараа алах хүн амар байдаг. Тэгэл хойно хүн чирэгдвүү, урд хүн төрүүлээд явчихвуу. Тэгэл эсвэл би өөрөө хоцорчих гол. Алхаас орсон хүмүүс ч алга болдог. Тэгэхээр тэгэл хэнд ч санаа зовхгүй. Ганцаараа сайхан тайван юм бодоод алхаж явах бас гоё штэ. Одоо ер нь ууланд өнөөдөр 4 сарын 1, 6 сарын 15 хүртэл загасчлаа 20 50 хүртэл жоох уулаар явнаа гэсэн бодолтой л байна да. За тийш чинь би дахиад явах хэрэгтэй. Тэгвэл алгалт маань арай л багтаад байна. Амар алгалт байсан. Багтаад. Богд уулчин бол юутэй шүү дээ. Чөлөөгөөр буг болчихсон. Бор гөрөөстэй ногши самарны бодон ахаасаа. За чон байна. Тэгээ вагонаас хандаганаас бусдын юм байдаг баха. Миний мэдгээр л бор гөрөөс л их л хэлбэг үйдэг. Одоо баг энд шийж яхад л модон дотроос үсрээд гарна шүү. За. Би нөгөө анх ууланд алхаж байгаа болохоор гороогоод мөнгөндөө гороогоод нэг ширхэг тайг авцсан. Тэгсэн чинь тайг шиг хэрэгтэй юм гэж алга. Бүр сүүлдээ энэ хөлөө тайг болгоо явж штт. Тэгэхээр над шиг ингэж битээ гомоо юм ингэрээ. Авах гэж байгаа бол 2 тайгийг авсан дээр юм биш. Тайггүй явжгаад галтраад хөлөө угалдаг ч юм уу эвгүй гიშгч юм бол дахиж ингэж гоё мэдрэмжийг ууланд алхах ямар байдаг мэдрэмжийг авч чадахгүй болно гэсэн үг шүү дээ. Тэгэхээр битээ гороогоорой. Энэ 30,000 төгрөг хийжсэн. 2 тайг л авах хэрэгтэй чи. За явах. Үнэхээр гоё биш үү? Чимээ мэмээ үнэхээр гоё. Одоо энэ ууланд алхах, дугуй унах гэдэг юм уу юм. Одоо хобби юу спорт хөө. Надад л амар хэрэг болсон. Би одоо 2 жил бараг дугуй унсан. Одоо ууланд алхаж эхэлж байна. Тамхи татгаа ерөөсөө болсон. Тамгиас өнгөрс гардыг мэл. Яг ингээд сайхан алхаад явах. Тэгээ сүүлдээ тамхи татж байгаа хүнийг харахаар бараг жигшин. За тэгээ үнэрийг нь бол үнэхээр авч чадхаа болдог. Би одоо бараг тамгиас гараад бараг жил гарам болж ах шиг байна. Тэрний өмнө ч бас орж гараад явдаг гэсэн. Гэхдээ одоо бол энэ удаагийн гаралт үнэхээр өөр тамхи татж байгаа хүн харахаар л бараг л айгүй хэцүү. Яаж ингэж татдаг вэ? Яаж? Тэр хамар үнэр танаар за машин татж байгаа тэр машины үнэр хувцас толгой бүх юмд нь шингэн. Давуу талууд байна шүү. Дуунд гахад шилд гоёар ивс бих болч өгчдөг. Тэгээ халахад ирэнгүүт гоё жив төрчдөг юм сан. За хөл бол ерөнхийдөө дугуй усараад гайгүй чангарсан байсан. Одоо нэг нуруу руу энэ гидс мэдсүү хайг орж байгаа юм санагдаж байгаа шүү. За цэцэг үний хориглоор цас орж хийдэй. За одоо
явж үзээгүй замаар явж байгаа гэж өмнө хэлсэн. Хад жимс ургадаг. Хатан дундор тоож явна. Тэр нэг жимээ алдсан. Одоо ийшээ л бах та. Самбулыг нэрээ анх явж байгаа ууланд явж байгаа хүмүүс одоо ингээд хад байна гэдэг хадны хажууд ийм хөвд байгаа шүү дээ. Энэ хөвдний хажууд битээ галт түлээрээ. Хөвдөн дээр галт түлхээр доогуура шатдаг гэсэн шүү. Одоо энэ хөвд маань ингээд харахад ногоо. Эннийхээ дотор доогуура байдаг ч юм ингээд доогуура ингээд шатаад тэгээ галт төмөр гардаг гэсэн шүү. Тэгж сонсч ирсэн байх шүү. Тэгэхээр ер нь бол галт түлсэн газар л түлнө гэхээс биш. Түлээгүй шинэ газар битээ галт түлээрээ. За. Энд одоо ачих вэ? Төөрцөн үү? За гоё. Нэг хөөсөн. Нэг гоё жимээр яваалсан. Тэгсэн чи нөгөө жимээ алдчихлаа. Би яг энэ дээр чинь юу байд юм бэ? Цэцэг үний наад талын түшээгүн байд юм байна. Ястаа нэг алхаж үзээгүй зовлон болж юм да. Түшээг өндрөө би явж исэн юм шиг байна оо. За жимээ алдсан. За нэг юм уу? Житхүү та. Шингэнэ алдчих штэ. Энэ хоёроо хоол. Нөрөнд хөөсгөө явчихдаг л юм. Гүнэ. Түшээг өндрөө гарч чадахгүй ч байсан. Юу байна? Энэ аваараа жоох байж байгаа. Хой зураг хүрээд авч байгаа. Тэгэл бууч. Халуун. Халуун байна. Энэ ч ямар муухай. Зааш нэг усасгаад зөөгөө. Угаа харахад амар халуун. Жоо. Энэ одоо бол чаас ялгаар амар халуун. За нүсч яах. За тэгэл гаахан бичээд дуунда. Аваад. Ийшээ жимгүү явчих гэхлээр нэг моднууд нь аяг хэцүү юм аа. Үд амбо. Олцод.
одоо сая машинаасаа гараад шалаагүй энэ баг 500 м яваагүй. Гэтэ яг хол явах биш. Дээшээ уулзсан мацхан. Энэ л модон дотор ингээ гоё. Тайван явах нь гоё юм. Чимээ олдгүй. Сал боли ирсэн замаараа буцъя да. Уулан талах гэж бас цагсанд явахаас шал өөр юм байна. Гэтэ би явна ямар ч талаас энэ 4-5 сард нэлээ явах бодол байгаа. Би одоо л богд уул руу дөнгөж орж ирэл гарч штэ. Дараа нь би бүр орж ирээд хонно. Жоохон дулаарг төр урахаар нэг гараад цэцээгүй хүртэл гараад нэг хоноод тэгээ маргааш нь манзушир хийд рүү буугаад тэндээ нэг хоноод тэгээд тэндээсээ бас нэг маршрут зохиогоод 3 хонолттой хоногийн тийм ганцаараа аялах тийм алхалт хийж болох юм. За яах. Эхний удаа л яалч болж гинөө. Энэ ингээд жимман тэгэл ийшээ орж ирээд би алдсан чулуураа ороод алдчихсан юм бол. За яах. Одоо сайхан нэг очоод нэг хоол хийж идчихэд цай буцалгаж уучаад жоохон луг хийнэ. Гоё штэ. Өнөөдөр угаасаа би ууланд гарна гэж явсан юм чи. Заавал тийм хол явах яах вэ? Дараа нь явах цаг гарч ил дараа. Янзээ. Ийшнээ байн алхдаг хүмүүс бол мэдж байгаа хөө. Бодвол тэр хүмүүсийг амарч авчдаг газар. Ийшээ харуулц штэ. Тасарчж. Энд ч баг амьдэрчмаар юм шүү. Сандал байна уу байна. Сайхан борооноос нөмөр байна. Тэр аваад сайхан зулаад чамаар юм шүү. За ийм жоос хэлээ. Энэ татгалнаа. За нөгөө харуулц нь одоо ийм штэ. За энэ ч өнгөөр явдаг хүмүүс л талсан бол тээ. Энэ баг ор юм уу сандал юм уу мэдгүй. Энэ сандалтай юм байна. За энэ сайхан юм борооноос хамгаалах ийм сайхан нөмөрлсөн хад байна. Энд гал усаа төлсөн байна. Ер нь бол хүний гал ус төлсөн газар төлсөн дээ шүү. Манайхан хүний төлсөн газар төлөхгүй гэл. Тийм бол яашаа ийм л ундаа дорооч тийм хаашаа. Манай гонгор ирч цаатай.
Тэгээ шинэ газар түлээл шинэ газар завартуулаад алж өгнө штэ. Аялагчид бол энэ ястай гоё газар байна ани хараач. Богдуулын баруун оргил дээр нэг өвөө үйдэг бол би юу нэнд ирж амьдэрд юм лөө. Нөгөө сайхан хадан дээрээ галт үлээд цай уцалгаад жоо хоол ичээд хөдлөе гэж бодсон чинь за одоо би та дараа нь камераараа зааж харуул. Одоо яг энэ галт үлж байгаа хэсгийн энэ тийм хад байгаа шүү дээ. Энэ хадны энэ яг завсраар салхиорж ирээ. Тэгээд болчлоо. Одоо ч амар хуураачлалтай байгаа. Тэгэхээр ийм салхитай үед галт үлэх юм бол одоо амар хосолтой шүү дээ. Тэгэхээр доошлж байгаад бүр нөмөртэй газар бүр одоо цасмаас энэ доош сая намайг дээшээ гарч иж байгаа цастай газрууд байсан. Тэгэхээр цасны хажууд нөмөртэй газар, хадтай газар жижигхэн галт үлээд галаа алчихгүй шиг гоё галт үлээд тэгээ хоол хийж тэгж бодлоо. Тэгвэл энэ үнээр хосолтой айчлаа. Одоо миний хэлээд байгаа тэр зүйл маань одоо энэ шүү дээ. Одоо энэ одоо ингээд харж байна. Одоо эндээс ингээд юу яах вэ? Амар салхиорж ирээд байгаа юм. Тэгээд яг салхиорж ирж байгаа хэсэг дээр маань нөгөө галт үлэх хэсэг маань байгаа. Тэгээд ийшээ ингээд цог үссээ ч юм уу гал алдчих юм бол тэгээд л хэцүү шүү дээ. За тэгээд доошлээ. Өөртөө аюулгүй газар болж байгаа. Галт үл идэхгүй бол аюулгүй газар олдохгүй бол түлгүй. Эй,
За энэ л өстой. Ер нь энэ ч хүмүүс сотгож амарч хоол унд цай хийдэг газар байна уу. Энэ хатан байгалийн юм байна. Ийш харж үзээгүй хүмүүс нь сонирхолтой. Одоо яг энэ ингээ хатан хүн өрцсөн юм шиг. Хашааш юм байна. Цаатлаасаа асахгүй яа. Энд болохоор юм цас байд. Тийчээ галт үссэн газар байна. За энд л хоолой юм жидий да. Ийшнэ гарч ирж байгаа хүмүүсээ хаваа битээ хаяач. Жижиг сажиг хаваа бүдэрэл цүнхтэй үр өвчтэй явж байгаа юм чи. Үр өвчмөнтэй хийгээд доошоо аваад буугаад доошоо суурингаа бараадуулаа хаяач. Та нарын хогийг одоо тэгээд хүн авч буухгүй шүү дээ. За тэр яг. Салхигүй газар болохоор асууж явах хэцүү юм. За нэгтлээ яг цай буцалгаа дуучи та. Энд бол өстой гоё намж юм. Салхи байхгүй. Гэтэ одоо энэ ууланд гарч байгаа хүмүүс бити нэг хектар хил цатаа газар галт үлээрээ. Энэ үйл чинь цас багтай. Амар хууршилтай байгаа шүү. Төмөр алдах юм. Энэ бол амархан буцална. Яагаад гэвэл халуун ус хийгээд тэгээд царайхаа аагийг хийгээд буцалгаж. Би нөгөө гэртээ жоохон юм бэлдээд машина гарцсан болохоор амар байна. Тэгэхгүй бол яг хонох байсан бол би одоо ирчээд отголох газараа отголчоод тэгээ юмнуудаа бэлдээд хийж болно л да.
хээрийн амт гэж бас цаана өөр шал өөр юм байгаа ш. Манайхан мэдэхгүй гэж байхгүй байх л тэ. Хээрийн гэж одоо цаана иймэрхүү хоол болчтой. Би нэг өөрөөхөө камерж уцтайгаа яваа болохоор нэг ингэж татаж явуулчих юм даа. За нэг иймэрхүү юм л идчих та. Та юу юм бэ? Ширээ мэрээ тийм шиг байна. Түүхий болно гэж байхгүй. Яг тэгэхээр бүгд болцсон юмнуудыг халаагаад идэж байгаа. Хогоо ерөөсөө битээ хайж гараа хүмүүс. Одоо би миний хог болох нь бүгд энд байгаа. Бүгдийг аваад бунаа. Тулгалаад одоо ингээ хоолын хүнд хийж идсэн бол нэг тулгаа салгадаг гэж сонсч байсан. Ямар хүчтэй юм бас мэдэхгүй. Яг нэг салгачээ. Галаастай маш сайн унтраагаарэ. Хүмүүс ганц хуурай юм байна. Смол халаал сайн унтраагаар. За, tagay ko ka. За ингэж халуулгаагүй.
За. Доошлоо да. Доошлоо доо ч гэжтэй нэг актер өндөрт би бол гарч ирээгүй. Зүгээр л өөрийнхөө нэг явах хэмжээд л явж байна. Тэрнээсээ яг тэр одоо нөгөө цэцээгүн бишээ наадлаа ямар гүн блэ? Түшээгүн хүртэл явах хэрэгтэй байсан. Түшээгүн рүү бол гарсангүй. Энэ хаваараа гоё эс учраас энэ хаваараа л болгочлаа. За эд чүдэнс би чи үлдээ чи энэ хадан завсар хийчих. Тэгээд нэг нь бас гал алдвал голж байгаа биз. За яа. За. Усаараад машин дээр ядуу баг ирж байна. Ийм цүнх гэж нэг юм камерынхаа цүнхийг явуулж. Камер дотор бүх юм сурлаад. Тэгээ одоо нэг юм чинь одоо яацж эндээс сүхүүл өгсөн. Нэг аяг хөлөө залгацсан. Ийм хөө явж байна да. Тэгтээ бол ер нь ингэж алхахад бол ийм камерын цүнх бол тохиромжгүй. Зориултын цүнхийг авсан дээр юм байна. За сайхан явлаа. Дараа нь би бүр арай хол гэсэн мөртлөө арай сонирхолтой тийм алхалтай хийх юм. Тийг бодож байгаа. Тэрийг дараагийн 7 хоногт хийх гэж бодож байна да. За баяртай.